Сайн байцгаана уу? Энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр би та бүхэндээ гамшигаас үргэлжлэн сэргийлэх зөвлөмжийг хүргэх болно. Гамшиг тохиолдсон үед 105 утас руу залгаж мэдээлэл өгөх хэрэгтэй. Одоо та бүхэндээ дараах зөвлөмжийг хүргэж байна. Гамшигын бэлэн байдлын үед хүн бүрийн үр өвчин байх ёстой зохих зүйлсийн талаар хэлж өгье. Мэдээж цэвэр ус, хүнс, нийлэг уут, сонин, эмийн сан, батарей, гар чийдэн, альчуур, радио, бээли, аяны хүнжил, лаа, шүдэнц, шүгэл, дулаан хувцас, скотч, жиг баримт гэх эдгээр зүйлсийг бэлдсэн байх хэрэгтэй. Одоо харин та бүхэн дараах газар хөдлөлтийн тухай бичлэгийг үзээрэй. Газар хөдлөлт гэдэг нь бол одоо дэлхий дээр тохиолдож болох гамшиг дотор бол бас хамгийн хор хөнөөлөлттэй те богинохоо хугацаанд ихэнх хэмжээний хогоор орхилуулдаг олон хүний амь насыг эрсдэлд оруулдаг газар хөдлөлтийн дараагаар ямар нэгэн байдлаар үйл ажиллагаа явуулахад бол маш төвөгтэй болсон байдаг тийм. Маш олон янзын хүндрэлүүд учирдаг. Газар хөдлөлтийн аюул гэдэг бол ерөөсөө үгээр хэлж болмоггүй маш аюултай маш их хор орхил учруулсан л байдаг та. Дэлхийг зочроос хамгийн томоохон хэмжээний газар хөдлөлт болсон одоо Туркид бол хамгийн сүүлийн үеийн байдлаар. За энэ дээр бас Монголоос эх орнод л үйлж аврах ажиллагааны багт орж ажилласан. Тэгээ сая очиж ажиллаж байхад бол бас нэлээдгүй олон төрлийн хүндрэл бэрхшээл биднэрт тохиолж байлаа. Олон хүн амьсаа алддаг, за амьд үлдсэн хүмүүс нь өнчрөл хагасал янз бүрийн хүнд бэрхшээлтэй юмнуудыг даван туулдаг, олон хүн орон гэргүй болдог. Тэр хүндрэл бэрхшээл ингээд тоочоод ярих юм бол маш их байдаг. Газар хөдлөлтийг мэдэхгүй учраас хүн болгон ямар нэгэн байдлаар газар хөдлөлт болж болзошгүй гэд бэлэн байх шаардлагатай. Юу бэлэн байх вэ гэхээр хувь хүн өөрөөсөө л айл өрхөөд дор бүрнээ аюулын үед ашиглах үүргэвчтэй байх хэрэгтэй. Хамгийн ихний ээлж тийм ээ. Тэгээ хаана очихоо мэддэг байх хэрэгтэй. Айл цагт хязгаар газар хөдлөлтийг мэдэхгүй учраас өдрийн цагаар бүгд өөрийнхөө ажил дээр хичээл сургууль дээр байгаа үед томоохон хэмжээний газар хөдлөлт болоод ингэх юм бол хүмүүс хаана яаж уулзах вэ? Гэр бүлүүд хаана уулзах вэ? Тэрийг урьдчилсан байдлаар тохирсон байх хэрэгтэй. Газар хөдлөлтийн үед бол маш олон төрлийн зөвлөмжүүд байдаг тийм ээ. Газар хөдлөлтийн үед за нөгөө засгийн газрын 339 340-р тогтоолын хүрээндээ суу, нуугд, хүлээ гэж зарчим байдаг. За мөн газар хөдлөлтийн жижигхэн зогссны дараагаар бол яаралтай цуглах цэгт очих тийм ээ. Цуглах цэгт очихдоо бас гүүхгүй, орилж ашгарахгүй, түлхэхгүй, эргэж буцахгүй гэсэн зарчмыг баримталж газар хөдлөлтийн цуглах цэгт очиж за бүртгэл юмыг хийх ёстой. Газар хөдлөлтийн үед хэрэгжүүлэх зөвлөмж. Бэлэн бай. Хүчтэй газар хөдлөлтийг урьдчилан тааварлах боломжгүй тул бэлэн байдлыг хангаж шил талент хамгаалагч наалт наах гэр бүлийн гишүүдээр унах дарах эрсдэлтэй том хэмжээтэй эд хогшил тавилгыг хананд бэхэлж тогтоох. Газар хөдлөлтийн чичирхийлэл ихэвчлэн тохиолдож байгаа улс орнуудын туршлагаас суралцаж хүүхдийн болон өөрийн унтлагын өрөөг нэмэлт эд хогшилгүй зохион байгуулах. Унтлагын өрөөний орыг шилэн хан цонхноос хол байрлуулах. Газ, химийн хорт бодис зэрэг эсэрч дэлбэрэх аюултай зүйлсийн хадгалалтын хугацааг хянаж эрсдлээс урьдчилан сэргийлээрэй. Амьдралын гурвалжин. Иргэн бүр өөрийн байр, сууц, орон гэртээ дээрээ сунаж болзошгүй хүнд зүйл, гэрлийн чийдэн, бүрхүүл, хагаш болзошгүй цонх, шил, шаазан эдлэл, номын тавиур, шүүгээ зэрэг тавилгаас хол байж даацын хан болон багана, үүдний хэсэг, арк гэх мэт биеэ хамгаалах боломжтой хорогдох цэгийг тодорхойлох. Аюулаас хорогдох цэг буюу амьдралын гурвалжныг зөв тодорхойлсноор газар хөдлөлтийн өндөр баалтай чичирхийллээс амь насаа аврах эхний алхам болох юм. Нөөц боломж. Өрх бүр тодорхой тооны ус болон түүнээс дээш бүтээгдэхүүний нөөцийг бүрдүүлж эмийн сан бэлдэх. Гар чийдэн, радио, гэр бүлийн гишүүдийн бичиг баримтыг нэг доор бүрдүүлэх. Гэрийн хаяг, утасны дугаарыг бичиж бага насны хүүхдийн биед зөөж өгснөөр шаардлагатай үед иргэний бүртгэлийг тодорхой болгох боломжийг бүрдүүлнэ. Суу, нуугд, хүлээ.
Газар хөдлөлтийн үед айж сандралгүй тайван байж, өөрсдийн бэлдсэн хорогдох цэгт суув. Биеийн ил гарах хэсгийг халахж нугаарай. Аврах багийг хүлэе гэсэн дэлхийн нийтэд дагаж мэддэг дүрмийг хэрэгжүүлээрэй. Гүйхгүй, түлхэхгүй, буцахгүй. Газар хөдлөлтийн чичирхийллийн дараа гадавш гарахдаа цахилгаан шот ашиглахгүй, толгой дээрээ хатуу биет барьж баруун гарын дүрмийг баримтлан бусадтай зэрэгцэлгүй цувран гарах. Унжсан тагт дээврийн төмөр гэрлийн утаснаас холуур тойрч, өндөр барилга байгууламжийн 3-1-ээс дээш зайд аюулгүй талбайд очих хэрэгтэй. Цугларах цэг. Газар хөдлөлтийн дараа аюулгүй цэг талбайд цугларч, аврах багийн заавар зөвлөмжийг дагаж мөрдөн бусдад өөрийн боломжийн хүрээнд туслах, айж сандалсан нэгэнд сэтгэл зүйн дэмжлэг үзүүлж, зөв мэдээллээр хангаж, мэргэжлийн байгууллагуудын тусламжтайгаар хариу арга хэмжээ аваарай. Гамшигын бэлэн байдлын үед хүн нэг бүрийн үргэвчэнд байвал зохих зүйлсийг бэлдэж, аливаа эрсдэлд бэлэн байцгаая.